За сайн байцгаана уу? Faith Charity байна. За би өнөөдөр та бүхэндээ удахгүй таны ямар хүсэл биелэх вэ те? Таны удахгүй биелэх байгаа нэг хүслийн талаар бол ийм мэрэг оруулъя гэж бодлоо. За удахгүй танд ямар хүсэл чинь биелэх байгаа вэ те? Ойрын ирээдүйд биелэх нэг хүслийнхэн талаар ийм бичлэг видео оруулъя гэж бодлоо. За тэгээд мэргийн урьдын адилаар ийм 3 сонголттойгоор хийн. За тэгээд эхний сонголт маань юм Tranquility гэсэн юм карт байна. Эсвэл энэ кристаллаа харж байгаа сонгож болно. Жирнэл ягаан өнгийн цэцэг байна. За энэ жирнэл ягаан өнгийн бас чулуу байгаа. За тэгээд хоёр дахь карт маань болохоор Hair гэсэн Love гэсэн пемдерний зурагтай карт байна. За тэгээд чулуу маань болохоор ийм улаан чулуу Red Jasper гэдэг чулуу. За тэгээд гурав дахь сонголт маань болохоор ийм Hope буюу найдвар гэсэн ийм шар цэцэгтэй карт байна. За чулуу нь болохоор Strength гэсэн юм чулуу байна. За тэгээд хэдүүлээ одоо ингээ хамгийн их одоо өөрийн чинь нүдэнд тусаад байгаа тэр картаа ингээ сонгоно шүү. За тэгээд зарим хүмүүс маань 1-2 карт зэрэг таалагдах ч юм уу тиймэрхүү тохиолдол гарч байна гэдэгсэн. Тэр болохоор зүгээр хамаагүй ингээ үзчихээ. Тэгээд тэр групп нь танд таарч байгаа юм бол бас ингээл таны одоо сонсох ёстой мессеж тэр дотор байсан гэсэн үг шүү. За тэгээд хэдүүлээ нэгдүгээр группийнхнийхаа уншлахаар мэргээ эхлэе. За нэгдүгээр группийнхан маань чимээ сонгоцсон юм хүмүүс байгаа. Чимээгийн Amethyst гэсэн энэ картын чулууг сонгосон. За би юм телефон татсан байгаа. За тэгсэн чинь Birth Conception of a Child or Enterprise гинэ. За тэгэхээр энэ группийнхэн донд одоо удаан хугацаанд жирэмсэн болохынсаа хүүхэдтэй болохынсаа гэж бодож исэн хүн байх юм бол за тэр хүсэл нь биелэх нэ. За эсвэл нөгөөтэйгүр тийм юм хүсээгүй хүмүүсийн маань хувьд за нэг тийм хувийн бизнес эхлүүлчих гэсэн ч гэдэг юм уу. Эсвэл ямар нэгэн тийм шинэлэг зүйл ингээд хийх гээд ингээд дотроо бодоол яваад байсан бол тэр нь ингээд биелээд тэрийг ингээд хийгээд хөгжүүлэх ажил нь ингээд ажилдаа орж байгаа байдалтай бол харагдаж байна. Тэр хүсэл нь бол биелэх нэ. За тэгээд дээрэс нь slowly but surely getting ahead гэдгсэн байна. Тэгээд энэ группийнхний маань дунд одоо ямар нэгэн энэ одоо хүсэлч нь болохоор удаан хугацаанд та ингээ хүсэж мөрөөдөж байгаа зүйл юм байна л да. Тэгээд жоохон удаан санагдаж байгаач болооч гэсэндээ та бол яг ингээ гарцаагүй энэ хүсэлч нь бол биелэх болно гэсэн ийм мессеж ирсэн байна. За тэгээд хэдүүлээ яг ингээ дэлгэрэнгүй уншлахтаа орё. За бүгдээрээ бүх картуудаа гаргаад ирлээ. За энэ уншлахтаа орцгоё. За тэгэнгүүт за энэ группийнхан маань ямар энэ хүсэл нь болохоор биелэх байгаа хүсэл нь болохоор ажил хэрэгтэй холбоотой юм шиг байна. Тэгээ та нар маань хувийн бизнесээ эхлүүлэх гээд явж байгаа тий өөрийнхөө юм одоо хувийн бизнес биш юм аа гэхэд өөрийнхөө одоо юу гэдэг чинь бие дааж хийдэгтэй тиймэрхүү зүйлээ ингээд хөгжүүлэх гэж явж байгаа ч юм уу одоо бие даасан ажил юу гэдэг тий артистууд ч байт юм уу тий. За тиймэрхүү хүмүүс байна. Айгүй юм мундаг юм лидер бусдыг манлайлах удирдах чадвартай юм хүмүүс байна. Тэгээд энэ одоо та нар маань бас айгүй тийм гоё юм санаанууд төрсэн байгаа юм байна л та. Тэгээд тэднийгээ бүгднийг детальчлан одоо юу агаад зохион байгуулад тэгээд эмэг цэгцэнд нь оруулаад бусдыг чиглүүлэх бусдаар ингээд бусдыг удирдах баг авч явах тийм чадвартай хүмүүс байгаад байна. Тэгээд энэ группийнхний маань дунд тэгтээ бас нэг гол карт маань Birth or Conception of a Child гэсэн учраас маш бага хувь нэг 10-20% хүмүүсийн дунд ч юм уу ийм хүүхэдтэй болох гээд байсан хүмүүс маань л хүүхэдтэй болох нь шүү. За тэгээд энэ хүмүүсийн маань хувьд болохоор одоо яг ингээд амьдралын яг ийм өөрчлөлт хувирлын үе үйл яваад байгаа юм байна л та. За тэгээд өмнө нь бол маш олон жоох ер нь нэгэн хэдэн удаа энэ зүйлээ бүтээх гэж оролдоод
дуусчихсан ч юм уу те ерөөсө бүтэхгүй байсан ч юм уу тэгсэн ч ерөөсө бууж өгөхгүй байгаад ингээд бууж өгөхгүй байсаар байгаад өдийг хүрсэн ийм хүмүүс бол харагдаад байна. Тэгээд энэ юг унших юм бол болохоор I am learning that endings are merely beginnings гэж аахгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд урд нь ингээд нэг зам хурцсан ч гэсэн ерөөсөө бууж өгөхгүй те. За ингээд энэ зүйл энэ хаалгаагц юм чинь би өөр талаас нь дахиад нэг одоо оролдоод үзье ч гэдэг юм уу те. Яг нэг тиймэрхүү ийм айгу ерөөсөө одоо энэ амар тийм ерөөсөө ингээд нэг тийм урагшилж өгөхгүй байсан ч гэсэн тэ энэ адил нь урагшилж өгөхгүй байсан ч гэсэн тэ яст мэлхэр шиг энэ яст мэлхэр шиг ингээд айгу удаан чамаагүй ингээд энэний хатлуу мэрийгээ чармаагаад явж байсан иймэрхүү хүмүүсийн маань бол групп бол байна. Тэгээд хэрвээ энэ хүртэл ингээд мэрэгэн танд ингээд таарж байгаа л ингээд таны групп мөн шүү биш бол ингээд та өөр групп сонгож болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь сахиуснууд нь ингээд юу гэж зөвлөж байна гэсэн чинь за энэ ажлаа хийхин тулд ингээд бусдтай ажиллах айгүй чухлаа тийм communication is key гэж байгаа байхгүй. Тийм болохоор бусдтай харилцах одоо найз нөхөд ажил төрлийн тийм хүмүүс одоо ойр дотныхон одоо тусламж ирэх ч юм уу тиймэрхүү зүйл айгүй хэрэгтэй байна. Бусдаас ингээд тусламж ирээрээ та маань болохоор айгүй юм ер нь жоохон өмнөх хугацаануудад болохоор ингээд ганцаараа л ингээд бүх юмыг хамжуулах гад айгүй их ингээд жоохон цаг хугацаа алдсан ч юм уу тийм хүмүүс байж магадгүй. Тийм учраас яг энэ одоо хийх гэж байгаа зүйлдээ чинь ижил төстэй тийм юм хийдэг одоо ойр дотны танил юу гэдэг тийм тиймэрхүү хүмүүсээс ингээд санаа зовлтгүйгээр ингээд тусламж гуугаад одоо юу хийж байгаа яг байгаа ингээд буцтай ярилцаад явах юм бол энэ ажилт ингээд хурдан бүтэн шүү гэдэг чинь тэгэнгүү та маань ингээд өнгөрсөн хугацаанд болохоор ганцаараа л бүхнийг ингээд хийх гээл амар их ингээд нэг аягүй ингээд хэцүү ингээд тийм бүх зүйлийг ингээд цор ганцаараа хийх гэж зүтгэж яваад исэн хүний үйл энерги харагдаж байна. Тэгээд дээрэс нь Five of Pentacles гэдэг ингээд ганцаархнаа ингээд айгүй ингээд өвлийн хүүтэнтэй ингээд цас орсон тэг ингээд ганцаархнаа одоо энэ ингээд хүүхэд одоо таны бодож явж байгаа тэр мөрөөдөл ч юм уу те яг ингээд энийг ганц ингээд дэнлүү барьсан ингээд явж байгаа. Яг ингээд өнгөрсөн хугацаануудад ингээд таны юу бол зам бол ерөөсөө юм дардам биш байсан те бараг л ганцаараа байгаад байгаа юм шиг ингээд санагдчихсан юм байна. За тэгэнгүүт одоо энэ бүх зүйл дуусгар болсон тий энэ бүх одоо азгуутлууд ингээд дэс буюу хөл та бол нэг цикл ингээд дуусгасан байгаа байна. За тэгэнгүүт одоо энэ хүслийг бол та маань биелүүлж чаднаа. Ялалт таны гарт ирнэ. Six of Wands тий бүх хүмүүс ингээд танд алгадагшаад цэцэг өгөөд хийсэн юмнууд чинь ингээд одоо хэрвээ ингээд хувийн бизнес ч юм уу тий олон хүнд хүрэх онлайн бизнес ч юм уу эсвэл одоо юу гэдэг артист ч юм уу тиймэр хүмүүс байгаа бол хүмүүс танд одоо ингэж байх нэ үйлчлэг авах нэ эсвэл ингээд таныг сонсох нэ таныг дэмжих нэ те юу ч гэсэн та маань ингээд олон анхаарлын төвд ингээд ороод тэгээд юу яаж байгаа бусдаас ингээд магтаалсаа шалгуулж байгаа те ийм ялалтын карт бол гарч ирж байна. Тэгээд энэ нь ингээд танд маш их юм өөртөө итгэлийг тань авчрах болно. Тэгээ үүнээс хойш бол та ерөөсөө дахиж ийм ганцаарсан тийм гангасан ийм мэдрэмжүүд авахгүй энэ болгон ингээ үгээр дуусч байна гэж харагдаж байна. За тэгээ дээрэс нь өдийг хүртэл хугацаанд бол та маань маш их юм хичээл зүтгэл гаргаж ирсэн. Маш их хичээж чармайж ажиллаж исэн. Энэ Eight of Pentacles маань бүр ингээд hard work гэх юм бүр ингээд зүгээр ч нэг одоо хичээхтэй тийм биш бүр ингээд маш ингээд шаргуу хичээлж байгаа хүний бол картыг илэрхийлж байгаа. Тэгээ дээрэс нь та маань яг одоо энэ ажлаа хийхдээ бүх ингээд скиллтэй чадваруудаа бүгднийг ингээд зэмсч за одоо ингээд 7 байхгүй ингээд 8 дахь ингээд зураад байж байгаа. За одоо энийг гээд ингээд ерөөсөө ингээд хойшин сууж ингээд салхуураагүй юм байгаа байдалтай бол байна. Тэгээд одоо энэ хийх зүйл одоо хийх гэж байгаа тийм энэ төсөлч байт юм уу энэ бизнес байт юм уу юу ч гэдэг энэ бүхэн чинь ингээд хийх бүх зүйлийнхаа таавал ингээд чадварыг эзэмшсэн байгаа бол байж байна. За тэгээд дээрэс нь Queen of Swords зэрэг гарч ирээд King of Swords зэрэг бурааж гарч ирсэн байна. За тэгэнгүүт би бол энийг гэхдээ баг ийм байгаа болол гэж бодож байна. Яг тэгвэл ерөнхий бүх энергиуд ингээд гой байгаа учраас тэгээ өмнө нь ингээд та маань эсвэл юу яасан байж магадгүй юмыг ингээд жоохон юу харж чадахгүй энэ одоо source үзрмүүд маань бол ялангуяа нэг хүний одоо харилцан яриа те хүмүүстэй харилцах, ярилцах, оюун бодол тэгээ дээрэс нь хүний тарих толгойтой майндтай илүү холбогдож байгаа. Тэгэнгүүт өмнө та маань одоо ингээд болохгүй те энэ хүсэлчийн ингээд бэлгүй байгаад гэсэн шалтгаан нь ерөөсөө ингээд бусдаас тусламж гоохгүй, яах гэж байгаа бусдтай ярилцахгүй
Тэгээ дээрэс нь одоо нөгөө бусдаас ингээд тусламж авахгүй тэгээ ганцаараа хийх гэж зүтгэдээснээс бол болсон байна. Тэнгүүд та маань одоо яаж яах вэ гэвэл тактик аргаа өөрчлөө та маань өөрөө ингээд энийг ойлгоод бусдаа ингээд ярилцаа за би одоо ингэж байгаа юм хийх гээд ингээд явж байна ч гэдэг юм уу те айгүй хүмүүстэй уулзаа тэгээд өөрийнхөө одоо энэ планыг гаргаад те энэ төлөвлөгөө гаргаад тэгээд яг ингээд оюун бодлороо ингээ айгуу сайхан ингээ төлөвлөөд бодоод за одоо ингээ хийгээд ингээ шийдэмгийн алхмуудыг ингээ хийгээд явж байгаа л харагдаж байна. Тэгээ эн чинь ч гэсэн зөв шүү. Тэгээд энэ ажил чинь ингээ бүтгэхийн тулд бол ерөөсөө энэ бус хүмүүстэй хамтрах тэгээд бус хүмүүсээс тусламж хүсэх тэд нартай ингээ хамтдаа юу авах бол их чухал юм байна. За тэгээд юу ч гэсэн та нарын маань энэ одоо удаан хугацаанд хичээж мэрэж явж исэн энэ ажил чинь амжилттай болоод тэгээд энэ хүсэл чинь бол удахгүй ингээ биелэхээр харагдаж байна. Тэгээд та нарт баяр хүргье. Тэгээд өмнө нь энэ группт бас ингээ юу яасан хүмүүс байж магадгүй одоо шууд утгаараа ингээ хүл гэсэн карт гарч ирсэн учраас ингээ хүүхдтэй болох гээд жоохон зулбаад исэн ч юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй. Тэгээд тэгэнгүүт тэр хүмүүс маань бол гоё ингээ хүүхдтэй болж байгаа харагдаж шүү. За тийм болохоор ингээ та нартаа юусяа одоо ингээд амжилттай аз жаргал хүсье. За тэгээд баярлаа. За тэгээд хэдүүлээ урьдчилгааны төгсгөлд яадаг хэлээ. Астрошоо хийдэг. Тэгээд хоёул хэдүүлээ астрошоо хаяад урьдчилгаад өндөрлөё. За хумхын орд байна. За 6 дугаар гэр. За тэгээд санчир гараг. За тэгэхээр энэ группууд бүр яалтчгүй энэ группийн маань ихэнх нь л ерөөсөө баг ихэнх хувь нь л энэ ажил төрөлтэй холбоотой хүсэл байгаад байна. Тэгээд 6 дахь гэр маань өөрөө ажлыг илэрхийлж байдаг бид нарын ажил өдөр тутамдаа хийдэг зүйлсийг илэрхийлж байдаг. Тэгэнгүүт санчир маань бас л одоо хичээл зүтгэл hard work маш хүнд хүчээр одоо ийм ажиллагаа шаарддаг. Ийм жоохон хатуу гараг байдаг. Тэнгүүд бид нарт ингээд өгцүүлмийг маань ингээд өгдөг. Гэхдээ ингээд яг энэ шиг slowly but surely гэдэг шиг ингээд шууд ингээд хүнд ингээд юмыг ингээд маа гэдэг ингээд өгчдгүү. Аюу хүний ингээд суралцуулдаг ингээд аюу удаан ирдэг юм удаан гараг гэж явдаг байхгүй юу? Тийм учраас яалтчгүй та нар маань бол энэ бол ажилтай холбоотой юм шиг байна. За тэгээд дээрэс нь хумхын орд гарч ирсэн. Тэнгүүд энэ бас яг энэ карттай маань айгүй их холбогдчихлаа л та. Энэ хумхын ордныхан маань өөрөө ингээд юмыг айгүй гоё юм өөр өнцгөөс харж чаддаг. Тэгээд дээрэс нь юм юмны ингээ гадуур сэтгэдэг хүмүүс байдаг шүү дээ маш юм шин содон одоо idea санаануудыг гаргаад тэгээд юм орчин үеийг юм enterprise гэдэг өөрийнхөө шин содон бизнесийг эхлүүлэх гэж яваад байгаа ч юм уу ийм хүмүүс байгаад шиг байна. За тэгээд дахиад нэг хэдэн Арслангийн орд. За ихрийн ордныхан маань байна. За тэгээд та нартаа амжилт хүсье. Тэгээд энэ нөгөө зарим хүмүүс маань бас ингэж гэсэн астрологийн шоу ингээд хайхад миний орд байхгүй наа зүгээр үү гэдсэн. Тэгээд зүгээр шүү. За ерөөсөө энэ ингээд хэрвээ энэ мэрэгэн ингээд таарсан бол ингээд таны групп тэгээд энэ гарч байгаа ингээд юунууд нь орднууд нь болохоор яг тухайн үеийн таны бас ингээ энергийг илэрхийлж болдог байгаа шүү. За тэгээд та нартаа амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзцгаая. Баяртай. За бүгдээрээ одоо 2 дугаар группийнхнийхаа орчлогод орцгоё. 2 дугаар группийнхан маань болохоор ийм хайр гэсэн love гэсэн энэ картыг сонгосон байсан. Тэгэхээр шууд утгаараа бол энэ бол хайр дурлалтай холбоотой хүсэл байж магадгүй гэж би бодсон. Тэгээд биний хоёр юу татгад болохоор marriage гэсэн карт гарч ирсэн байна. Marriage гэрлэлттэй. Тэгээд насаар залуу эмэгтэй хүн гэж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ группийнхан маань залуу эмэгтэй хүмүүс сонгосон байж магадгүй. Эсвэл эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор залуу эмэгтэйтэй холбоотой залуу эмэгтэй өөрөөсөө дүү хүнтэй юу яасан ч юм уу сүү тавьсан ч юм уу эсвэл ингээд хайрцаглалын холбоотой болсон юм залуучууд байж магадгүй. Эсвэл яг ингээд дүү биш юмаа гэхэд эсвэл нэг аюу тийм залуу сэтгэлгээтэй ч юм уу тиймэрхүү хүмүүс байх боломжтой. За тэгээд энэ бол ерөөсөө бараг л картуудаа ингээд харахад бол
ялтчгүй хайр сэтгэлийн холбоотой тий. Ингээд хайртай хүнтэйгээ суухансан гэрлэгийн сан гэж хүсэж байгаа хүмүүс юм бол уншлах бололтой гэж бодож чинь. За тэгтээ юу ч хэсэдвүлээ бүх картуудаа гаргаж ирээд тэгээд уншлагтаа харцгаая. За бүгдээрээ уншлагтаа харцгаая. 20 дугаар группийн маань. За та нарын маань гол карт болохоор 18 би сайхан сэтгэлтэй гэсэн юм карт гарч ирсэн. За тэгэхээр одоогийн энэ нөхцөл байдалд болохоор та нарт маань юм юмыг том зургаар нь харах тэгээ нөө том зургтай тий уулзтлах том зургтай хүн гэж байдаг штэ тий. Тийм одоо юм уучуу хандах ийм цаг хугацаачин ирчээд байгаа юм байна л да. Тэгээд энэ картуудыг харангууд бас ингээд дахиад ингээд forgiveness гэх карт гараад ирсэн. Тэгэхээр би одоо энэ унших юм бол I acknowledge that harboring resentment blocks the flow of love гэж аахгүй. Тэгэхээр энэ группийн маань ялцгүй юм хайр сэтгэлийн холбоотой тий хайртай холбоотой хүсэл нь бол бэлэх хүмүүс бол харагдаж байна. Айгүй love, хайр, kind hearted гэдэргээ тий. Тиймэрхүү хүний зүрх сэтгэлд одоо ийм үгнүүд бол байна. За тэгээ энэ нөхцөл байдал танд одоо ийм уучлалыг тий нөгөө хүний уучлах, өөрийгөө уучлах, бусдыг уучлах тиймэрхүү нөхцөл байдалд бол байгаа хүмүүс байгаа болтой. Тэгээд одоо энэ хүн ингээд хүнд ус санаад ч юм уу хүнийг уучлахгүй ингээд яваад хараа энэ өөрийнхөө энэ бусдаас ингэж хайрлагдах эсвэл бусдыг хайрлах энэ энерги урсгалаа ингээ блоклаад байт юм байна л да. Тийм учраас ямар нэгэн хүнд гомдсон, ууралсан тиймэрхүү сөрөг сэтгэлүүд байх юм бол тэргээ бүгднийг сайн гадагшлуулад өөрөөсөө тэр энергийг ингээ чөлөөлөх хэрэгтэй. Тэгжээж таны ингээ энерги урсгал маань ингээ зүг болоод буцаад ингээ бусдаас хайрлуулах тэр мэдрэмжийг ингээ авах болно гэсэн ийм гарч ирж байна. За тэгээд мөн тэргэл сар материал ордон буюу одоо хамгийн хүнд хэцүү үе явуулж ингээд авсан байна гэдэг чинь. Тэгэхээр энэ группийн маань дунд ялцчгүй бүр ингээд гэр бүлтэй хүмүүс байгаад байгаа ч юм уу. Тэгээ тийм гэр бүлтэй хүмүүс байж магадгүй. Яг гэвэл бас marriage гэсэн карт гарч ирсэн учраас за тэгээд аюу тийм нэг хэцүү болсон юм шиг тийм энерги мэдрэгдээд байна. За тэгээд сахиуснууд нь болохоор ойрын хэдэн 7 хоногт бол энэ хүсэл чинь биелнэ тий бодож явж байгаа хүслүүд чинь ингээ биелнэ. Энэ хүнийгээ уучлаад ч юм уу тий хостойгоо эвлэрхэн нэвлэрээд за тэгээд эсвэл ингээд хосоо олох нь олоод ч юм уу тий хайр сэтгэлтэй холбоотой ямар л хүсэл байна. Тэд нар ойрын хэдэн 7 хоногт бол бэлгээр харагдчих шүү. Тэгээд ойрын хугацааны ганцаараа яваад исэн хүмүүс маань тий ганцаараа л ингээл ажиллаа хийгээд ч юм уу тэгээ уртгаа хийгээл яваад байсан хүмүүс маань бол одоо энэ ажил хийх энэ хугацаа чинь дуусаад одоо ингээ хайр сэтгэл маань ингээд ирж байна тий хайр сэтгэлийн гоё юм нандин юм хүний сэтгэлийн өч маань ингээд ирж байна гэж гарч ирлээ. За тэгээд за одоо тарот картныхаа ингээ онцлог руу ингээд оронгууд Ten of Cups гарч ирсэн, бураарж гарч ирсэн. Тэгэхээр энэ донд маань ялцчгүй зарим хүмүүс маань шүү. За ингээ гэр бүлтэй хүмүүс тэгээ гэр бүлийн жоох юм аз жаргалгүй болсон ч юм уу хантайгаа хань ижилтэйг ингээ муудсан байсан хүмүүс маань одоо бол ингээ та нарын маань хүсэлтэй хүн ямар л хүн ингээ гэр бүлээ одоо юу вэ салаасаа тий муухай байгаасаа гэж хүсгүү. Тэгээд юу ч гэсэн энэ нэг ингээ уучлаад тий тэгээд буцаад юм гоё аз жаргалтай ийм халуун дулаан ийм гэр бүл болохоор байгаа л харагдаж шүү. За тэгээд дээрэс нь King of Swords, The Moon картууд гарч ирсэн байна. Тэнгүүд өнгөрсөн хугацаанд болохоор энэ асуудал нь юу байсан бэ гэх юм бол хостоо хүмүүсийн маань хувьд жоох юм нэгнийгээ хуураад байсан ч юм уу те нэгнийхээ араар ямар нэг юм хийсэн ч юм уу ийм Moon карт маань буруу арж гарч ирэхээр жоохон тийм хууралт худлаа ярих зэрэг тиймэрхүү зүйлсүүдийг ингээ илэрхийлээд байдаг. За тэгээд тэрнээс болоод ингээд яасан байна. Аюу тийм хурцсан юм шийдвэрийг гаргаад тэ нөгөөх нь за одоо ийм байж болохгүй тийм байж болохгүй гэдэг аюу тийм одоо инкимбл би ингээд баг ингээд салах малах дээрээ тулсан хүмүүс маань ингээд байж магадгүй. Яг тэгвэл justice card гарч ирсэн. Тэгээд дээрээс нь сэлэмний хаан гарч ирсэн учраас ийм амар баг энд хүрэхгүй зэм зүйл болсон байгаа бол харагдаж байна. Одоо энэ харангууд энэ хоёр муур ингээд амар ингээд энэ рүү ингээд хэрэлдэт байгаа юм шигтэй. Тэнгүүд энэ дэр нөгөө муур маань
ингээд явж байгаа хгүй. Тэгэхээр энэ хар муур жоохон юу хийсэн ч юм уу, ард орны юм хийсэн ч юм уу. Тэгээд энэ улаан муур нь одоо ингээд цаа муур нь ингээд одоо ингэж болохгүй тэгэж болохгүй гэж тий. Тэгээд ингээд нэлийн юм том маргаан үүссэн байгаа бол харагдаж байна. Ийм зүйл болсон малтай. За тэгээд дээрээс Nature Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа тийм нэлээдгүй юм хичээл зүтгэл гаргасан. За эсвэл ингээд юм хосгүй байгаа хүмүүсийн маань хувьд айгүй их нэг ажиллаа хийгээд яваад байсан тийм хүмүүс байж болно. Тийм нэрийг харагдаж байна. За тэгээд ойрын хугацаанд бол энэ группийг сонгосон хүмүүс маань маш юм гоё glow up хийхний glow up гэдэг нь болохоор ингээд айгүй гоё одоо ингээд цаанаас ингээд өнгө цус орно гэж ярьдаг штэ тий. Өнгө цус ороод ингээд бусдаас ингээд магтаал цаашаал хүртэл тий. Айгүй гоё ингээд бусдыг өөртөө татсан юм хөөрхөн тий царайлаг одоо эрэгтэй хүмүүсийн үед юм царайлаг ч юм уу тий. Тийм болохоор л харагдаж байна. Тэгээ ингэснээрээ та маань маш юм өөртөө ихтэй тий. Бусдыг ингээд саран зам мэт татсан. Тэгээ энэ эмэгтэй хүмүүс үзэж байгаа бол өөрөө юм байж болно. Эсвэл эрэгтэй хүн үзэж байгаа юм бол бас адилхан. Наагаас тэгсэн байсан ингээд бүх ингээд мэргийн ингээд эмэгтэй хүн зориулж идэм үү гэдэгсэн. Уучлаарай ингээд ярьж байхдаа ингээд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан юм шиг ярьсан бол юу хэрвээ эрэгтэй хүн үзэж байгаа юм бол зүгээр л гендерийн солиод ч юм уу тэг үзчихэж болно шүү. За тэгээд тийм байна. За тэгээд энэ группийн маань ялцч юм хоёр хүмүүс байгаад байна л да. Нэг нь ингээд гэр бүлтэй заяа. Нэг нь гэр бүлтэй. Нөгөөх нь болохоор ингээд саяхны хүртэл ингээд ажиллаа хийж байсан заяа. Ерөөсөө ингээд ажиллаа хийгээл тэгээд өөрөө ингээд ганцаараа амар гоё амар тайван те. Тэгээ энэ хүнд одоо нэг л зүйл дотоо тэр нь ингээд гэр бүл байгаа байхгүй юу? Тийм хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүсийн маань одоо ингээд хүсэл нь биелээд танд маань ингээд юу яаж байгаа? Гэрэлж байгаа те. Хүнтэй гэрэлж байгаа. Хайраа олж байгаа байдалтай харагдаж байна. Тэгээд энэ одоо ажил хийгээд байгаа энэ хугацааж ингээд дууснаа. Тэгээд хэрвээ та нар маань ингээд хүнтэй уулзраагүй байгаа бол тий ойрын хугацаанд энэ ганц бие хүмүүс маань энэ гэрлэг хүнтэйгээ ч юм уу тий гоё юм хайртайгаа уулзрах нэ. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага маань бол ингээд дуусч байна. Тэгээд юу хүмүүсийн маань хувьд гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд болохоор ингээд нэгээ уучлаад тэг буцаад ингээд эвлэрж байгаа байдал харагдаж байна. За тэгээд онцлог маань ингээд ерөнхийдөө ингээд дуслаа. За хэвлээ хамгийн сүүлд астро шоуга хаяад тэгээ онцлогоо дуусгая. Тэгээд хэрвээ энэ нөгөө нэг таны орж гарч ирэхгүй байсан тэгсэн мөртлөө ингээд мэрэгчэнд харж байгаа юм бол энэ ингээд зөв шүү. Тэгээ зарим хүмүүс маань ингээд юу яагаад гэсэн миний орд ингээд буруу гарчлаа тархана гэдгээд байсан. Тэг зүгээр шүү. За энэ харангууд 9-р гэр гарч ирсэн байна. Тэгээд энэ чи юу лээ? Би нэг мартаад идэм а зааж байгаа. Нөгөө төлийн харж байгаа санаад. За энэ чинь Нептун тийм Плуто байна. За тэгээд дээрэс нь энэ яна ихрийн орд өсч би сая нэг ячиж. За ихрийн орд гарч ирсэн байна. За тэгэнгүүт 9-р гэр бол юу яадаг? Сүнсний хөгжилтэй аюу тийм сүнслэг гэр байдаг. За тэгээд дээрэс нь Плуто гингүүд Плуто маань өөрөө маш их том аюуг зааж идэг, хичээл зааж идэг аюу тийм хүн ингээ хүчтэй нөлөөлдөг юм хүчтэй гараг байдаг байхгүй юу. Тэгэхээр та нарын маань донд ийм одоо сүнсний хамтрагч олж байгаа ч юм уу те. Тэгээд энэ хүнийг олсноороо өөрийнхөө энэ ингээд маш юм хүчтэй юм амар deep intense одоо юм гүн гүнзгий холбоо байдаг хгүй. Ийм хүнтэйг ингээ уулзрах байгаа байдал харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй уулзснараа та нар маань одоо айгуу тийм сүнсний хөгжил нэгээр нэмэгдэх ч юм уу те сүнсний хөгжил нь цаашаа явах ч юм уу хамтдаа сүнслэг байдлаа ингээ дээшлүүлээд явахаар харагдаж байна. За тэгээ дээрэс нь ихрийн орд гарч ирсэн. За тэгээ дахиад шаяад загсны орд ихэр загас. За тэгээд таны ордныхан маань энэ группийг сонгосон байж болно. Эсвэл энэ одоо хосон те иймэрхүү энэ ордуудтай хүмүүс бас байж болно шүү. За тэгээд уншлах маань дуслаа. Хэвлээ дараагийн уншлагаараа уулзцгаая баяртай. За 3 дугаар группийнхнийхаа уншлагад орцгоё хэдүүлээ. За 3 дугаар группийнхан маань болохоор энэ hope гэсэн ийм шар цэцэг сонгосон хүмүүс байгаа. За тэгээд ийм шар цайварынгийн ийм чөлөө сонгосон хүмүүс маань урьдчилантай төвтэй мөрлөөрэй. За та нарынхаа телефон картуудыг хацгаая. За
fair woman юм цайвар арьстай эмэгтэй хүн. Тэгээ дээрэс нь pay attention to your work гэнэ. Тэгэхээр яалтчгүй энэ группийн маань ингээд энэ хоёр картыг харангууд биелгэж байгаа хүслэнтэй удахгүй биелэх хүсэл нь болохоор ажил төрөлтэй шууд холбоотой байж магадгүй. Тэгээд энэ группийн маань хүмүүс юм цайвар царайтай хүмүүс байж болно, эмэгтэй хүмүүс байж болно. Эсвэл одоо цайвар царайтай эмэгтэй хүнтэй холбоотой хамт ажилладаг ч юм уу те ажил дээрээ тиймэрхүү байж болохоор л харагдаж байна. За тэгээд хэдүүлээ бүх картуудаа гаргаж ирээд тэгээд ерөнхий орчлох таарё. За бүгдээ орчлохоо эхэлцгээе. За та нарын маань Angel number 666 гэсэн карт гарч ирсэн. За би бол им centered буюу им төвийг загсан те им төвшин хөө гэж одоо орчлох юм. За тэгээд сахиуснууд нь юу зөвлөж байна вэ гэдгсэн чинь одоо ингээд одоо таны ингээ фокуслсан тий төлөвлөсөн байгаа зүйлийнхаа одоо юм зүг чигийг өөрчлөх шаардлагатай байна. Одоо байгаа нөхцөл байдлаа дахиад нэг тунгааж бодох хэрэгтэй байна. Тэгжиж ингээд чиний өөрийн чинь vibration буюу одоо юм татамж тий энергийн татамж чинь өссөд тэгээд чиний амьдралын эрг өөрчлөлтүүд гарч ирнэ. Тэгээд нөгөө нэг яриад байгаа хүсэл маань хүсэл чинь биелэхээр байна гэж гарч ирж байна. За тэнгүүд энэ ерөнхийдөө урсгалын картуудыг хараад надад шууд юу гэж бодогдоод байна юу гэх юм бол энэ хүмүүс маань айгүй нөгөө нэг хөрөнгө мөнгөтэй холбоотой тийм шууд тийм материалын байдалтай холбоотой ийм зүйл хүсэж байгаа хүмүүс байгаа бололтой. Тэгээд энэ хүсэл чинь бол ингээ биелэндэгтэй жоох юм шунал буюу энэ эгоноос гарч ирсэн хүсэл байх гэдэг харагдаж байна. Тийм учраас одоо хүсэлтэй илүү тийм одоо зүгээр одоо юу гэдэг чинь тий гоё үнэтэй брендинг цонх ч юм уу тиймэрхүү зүйл хүсээсээ илүү за одоогийн нөхцөл байдлаа айгүй гоё ингэж харж үзээ тий өөрийнхөө бүр ингэ цаашдаа алсан арсан ч юм уу тий тиймэрхүү одоо шунал хүслээс арай тийм ангидтэй тийм энерги рүү өөрийгөө чиглүүлэх нь бол чухал харагдаж байна. За тэгээд дээрэс нь your dreams need a practical plan гэдэг таахгүй. Тэгэхээр энэ группийн манд дунд ялцгүй юм нэг vision board дээр ингээ айгу том юм материалыг зүйл тавьсан байгаа ч юм уу тийм хүмүүс тэгээд тэрийг нөхөлөөгөө содоод юм тийм хүмүүсээс магадгүй тэгэнгүүт та нар маань энэ ингээд гоё зүйл хүсэх юм бол гоё штэ тий угаасаа ингээд бид нар гурав ертөнцийн дээр ингээд амьдарч байгаа хүмүүс гоё сайхан зүйлс ингээд хэрэглэхгүй л яг хөө гэхдээ энэ мөрөөдлийг чинь ингээд биелүүлэхийн тулд та нар маань ингээд бас хөдөлмөрлөх хэрэгтэй байна тий. Тэгээ өөртөө ингээд та нар маань ингээд аюу ингээд найдаал тий ингээд за юм ингээд юучсан ингээ vision board те ингээ хүслийн самбар хийцэн юмчаад ингээ болох байлгүй ч юм уу те тэгэд байгаад байгаа хүмүүс байж магадгүй. За тэгээд дээрэс нь peace гэсэн карт гарч ирсэн байна. Тэнгүүд I'm being of love and I release all negative energy гэж байгаа хгүй. Тэгэхээр та нарын маань одоо та нарт маань ирж байгаа хүсэл гэх юм бол ийм гоё амар амгалан байдал байна. За тэгээд ийм амар амгаланд бас ингэж хүрснээрээ та нар маань та нарын маань ингээ хүсэл биелнэ гэдэг юм үү те тэгж бас ойлгож болно. За тэгэнгүүт энэ юуг нь өгүүлбэр ингээд орчуулах юм бол за би бол ингээд хайранд байна те би бол өөрөө хайр юм аа. Тэгээд би хайр учраас өөрт байгаа бүх ингээд сүрэг энергиудээ өөрөөсөө ингэж юу яаж байна явуулж байна. Одоо энэ сүрэг энергид бол шунал байж болно. Бусдад одоо ингэ атаархал байж болно. Эсвэл ингээд бусдыг уучлахгүй байх байдал ч юм уу те өш хонзон санах ч юм уу эсвэл өөрийнхөө талаар муухай зүйл ярих ч юм уу эсвэл ийм харамсал ч юм уу те тиймэрхүү одоо сүрэг сэцэл хөдлөлүүд байдаг. Эсвэл одоо ийм гуниглах мэдрэмж ч юм уу те за тэр бүхнээсээ ингээд салаад те ер нь жоохон тиймэрхүү сүрэг энергитэй ч юм уу те ийм сүрэг эрчимтэй байгаа харагдаад байна. Тэнгүүд энэ дээр бас ингээ гол картанд маань тэгээд байгаа байхгүй. Одоо ингээ нөхцөл байдлаа дахин ингээ шалгаж үзээд тэгээд яг одоо байж байгаа энэ чиглэлийн энерги ингээ чиглэлөө өөрчлөх хэрэгтэй байна. Тэгжээж ингээ чиний давтамж өссөн цагт болохоор бүх ингээ сайн сайхан зүйлсүүд ингээ тохиолдож эхэлнэ. Гэт бол маш тодорхой хэлж байна. За тэгээд сахиуснууд нь болохоор битээ зогсоорой тий. Ингээд гоё ингээ үргэлжлүүлээд яваад байгаараа утгагүй ингээд гоё бид нар чиний хүслийг ингээ биелүүлнэ гэж байна. За тэгээ ингээд гол одоо tarot картныхаа хэсэг рүү орцгоё. За
Тэнгүүд энэ группийнхан маань аюу тийм ингээд нэг юм ингээд хүлээгээд найдаад хүлээгээд байгаа хүмүүс байна. Энэ групптэй юу хүлээгээд байгаа юм л таахгүй. Ингээд харангууд энэ hanged man ингээ хүлээлтийн карт гэдэг байхгүй. Ерөөсөө ингээд үйл хөдлөл авахгүй хүлээгээд байгаа ч юм уу те. Тэгээ ингээд англиуд ингээд don't stop гэдэг тэгж байгаа болохоор ингээд зогсоод ч юм уу те ингээд байж болохгүй шүү те. Үйл хөдлөл хийгээрэй гэж аюу хэлж байгаа юм болов. Тэгээ дээрэс нь чи мөрөөдөлтөд хүрэхин тулд ингээд практик зүйлсүүдийг ингээд хийх хэрэгтэй тий. Одоо ажил хийх хэрэгтэй гэдэг юм уу. Тэр мөрөөдөлтөд хүрэхин тулд алхмуудыг ингээд авах хэрэгтэй. Тэгээд бити зогсоорой гэдэг чинь за тэгэнгүүт ингээд тань манлахаар ингээд зүгээр ингээд зогссон ч байгаа ч юм уу тий. Тийм байдалтай ингээд байгаад шиг байна. Тэгвэл тэгж болохгүй. Тэгэхгүй шүү гэдэг чинь. За тэгээд дээрэс нь Ten of Pentacles-аас гарч ирсэн. Тэгэхээр энэ хүсэл нь болохоор ялч юм эд материалын байдалтай холбоотой тий. Ийм хүсэл байх шиг байна. За тэгээ энэ хүсэл чинь бол биелнэ. За тэгээ дээрэс нь ийм Two of Swords, тэгээ Two of Pentacles үзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр та нарын манд дунд яг одоо ингээд шийдэж чадахгүй хоёр зүйлийн хооронд ингээд эргэлцсэн, тэнэгэлцсэн тиймэрхүү нэрээ аюух байгаад байна. За тэнгүүд дээрээс нэг сөрөг энергиуд байна гэдгээд хэлсэн шүү дээ. Тэнгүүд энэ маань нэг Eight of Swords үзрөөр маань гарч ирж байгаа. Тэгээд энэ маань ерөөсөө л сөрөг сэтгэлдүүд сөрөг итгэл үнэмшил байдаг шүү дээ. Хүнд тэрийг ингээд илэрхийлж байдаг. За би ч чадахгүй дээ, би ч болохгүй дээ гэл ингээд энэ хүлээсээ ингээд тайлахад амар амархан те энэ болт авахд амар амархан байхад зүгээр л өөрийнхөө оюун бодлоор өөрийгөө ингээд хүлээл би чадахгүй би ингээд за ингээд тэгчих юм бэл юу бас нэг хохирогчийн сэтгэл зүгээд байдаг шүү дээ. Тэрийг бас ингээд илэрхийлж гэдэг. За тэнгуү тийм байгаад байна. За тэгээд ийм хоёр юм сонголтны дунд ингээд яхаа мэдгүй ингээд байгаад байгаа бол ерөөсөө зүүн савингаас сонсоо High Priestess гарч ирсэн тий. Зүүн савин чи ингээд чамайг хөтлөнө тий. Тэгж хэлж байна. За тэгээд нэгэнт чи ингээд шийдвэрээ гаргаад ирсэн цагт болохоор маш хурдан хөтлөл чи ингээд биелэх болно. Тэгээд чи ингээд өөрөө үйл хөдлөл аваад практикийн өөрийнхөө амьдралд эзэн болно гэж ярьдаг штэ тий. Ямар чиний амьдралд тохиолдож байгаа бүх зүйл ингээд чамаас шалтгаалж байгаа болохоос биш эргэн тойрны хин нэгэн батаач гэдэг юм уу тий, туяач гэдэг юм уу, эсвэл аав ээжтэн ч байдаг юм уу, эсвэл чиний төрсөн өссөн орчин ч байдаг юм уу тий, бүр ингээд улс ч байдаг юм уу тий, хүмүүс ч бараг сүүл рүүгээ улс мулс руугаа шууд буруугаа өгчөөл ингээд сууж яддаг штэ тий. Тийм биш ээ тий. Чи өөрийнхөө амьдралд ингээд өөрөө эзэн болно. Тэгжээж ингээд чиний амьдрал ингээд гоё ингээд өөрчлөлтүүд ирнэ тий. Гоё зүйлсүүд ингээд араасаа тохиолдоод явна гэж хэлээд байгаа тий. За тийм байна. Тийм болохоор энэ группийг маань сонгосон хүмүүс маань ерөөсөө тодорхой байх шиг байна. Тэгээд энэ гол зүйл нь бас гол карт маань бас тэгсэн шүү дээ. Pay attention to your work гэсэнгүүт чи ингээд хүсэлт мөрөөдсөн байгаа бол ингээд ажиллаа хийнэ. Ингээд зүгээр ингээд суугаад байж болохгүй гэдэг юм уу тий. Ингээд хүлээгээд ч юм уу тий. Хин намайг ингээд аварчих болч гэдэг юм уу тий. Ингээд ерөөсөө ингээд урд нь ингээд шийдвэр гаргах ингээд хэрэгтэй байхад ингээд шийдвэрээ ингээд хөрх ингээд гаргаж чадахгүй байгаа ч юм уу тий. Тэнгүүд энэ дээр бол зүүн савингаа сонсох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ бүх энэ юунуудаа сөрөг энергиудээ өөрөөсөө ингээд тавьж явуулах хэрэгтэй. Өөрөөсөө ингээд гаргах хэрэгтэй. Тэгээд ажиллаа хийх хэрэгтэй байна. Ажиллаа хийжээд тэгээ ингээд ерөөсөө ингээд зогсон байж болохгүй. Ингээд энэ мөрөөдлийнхөө төлөө ингээд юм хий. Тэгвэл ингээд энэ мөрөөдөл чинь ингээд удахгүй биелнэ гэсэн мэрэг боллоо гэж бодож байна. За тэгээд энэ группийнх маань юм цайр царайтай эмэгтэйчүүд байж болно. Эсвэл энэ групп тийм цайр царайтай эмэгтэйтэй ч юм уу тий, ажилтдаг ч юм уу тийм хүмүүс маань байж магадгүй. За ингэж ерөнхийдөө дуслаа мэрэг маань. За тэгээд хэлээ хастрал шогаа хийж үзье. За хастрал шаан дээр ардууданд хахгүй санаа зовлтгүй. Хэрвээ энэ мэрэг маань ингээд таарч авах юм бол тэгээд таны групп мөн гэсэн үг шүү. За South Node тийм South Node гэдэг чинь урд занглаа. Тэгээд хумхай орд. За тэгээд 8 дугаар гэр байна. За тэгэнгүүт эндээс юу гэж харж байна гэх юм бол энэ нэг жоохон юу хэлэрхэлдэг байхгүй юу? Карма марма тий, карма юу дээ тавьж явуулах хэрэгтэй зүйлүүд тий. Бид нарыг ингээд өөрөөсөө ингээд зайлуулах хэрэгтэй, детач хийх хэрэгтэй зүйлсүүдийг ингээд илэрхийлж идэг. Тэгэнгүүт тэр зүйлсүүдийг ингээд энэ нэг сөрөг энергиудыг л яриад байгаа л гэж бодож байна. Энийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Тэгээд
8 дугаар гэр маань болохоор ийм хүний ингээд харанхуй талыг те аюу тийм жоохон хамгийн dark харанхуй гэр гэж явдаг. Тэнгүүд одоо ямар нэгэн ийм харанхуй одоо бодол ч юм уу те хүний нэг shadow тал гэж яддаг штэ те тэрийгээ юу хүлээн зөвшөөрөөд жоохон shadow work хийх хэрэгтэй байгаа хүмүүс бол харагдаж байна. Тэгжээж та нарын маань энэ энергийн давтамж ингээ өсөх нэ жоохон давтамжаа өсгөх хэрэгтэй байгаа даа хүмүүс бол харагдаж байна. За тэгээд хумхай орд гарч ирсэн. Хумхай ордынхан маань энэ группт байж магадгүй. За тэгээд өө дахиад хумх гарч ирж байна. За дахиад охин орд. За охин ихэр хумхай ордынхан маань энэ группыг сонгосон байж магадгүй. За тэгээд онцлог маань дуслаа. Баярлалаа. Баяртай.